За тэтгэр тэтгэмжийн нэмэгдэлд 94 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Нийт 341,7 мянган тэтгэврийн авагчдын мөнгө за 20,000-аас 130 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. За өмнөх жилүүдэд тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд хуульч нэмдэг байсан нь өндөр авч байгаа дээр нь ахиу за доогуур авдагт нь бага нэмэгдэж байна гэсэн сүмжиллийг олонтоо дагуулж байсан. За харин энэ удаад хуваар биш шууд мөнгөнд үгээр нэмсэн байна. Өөрөөр хэлбэл өндөр тэтгэвэр авдагт нь бага тэтгэвэр авдагт нь ахиу нэмсэн гэлээ. За мэдээллийн эцэстийн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн нэмэгдлийн тухай тааханд товчхон мэдээлье. За нийтдээ нийт тэтгэвэр авагчид маань доод нь 20 мянга, за дээд нь 130 мянган төгрөг хүртэл төгрөгөөр сая тэтгэвэр нэмэгдсэн байгаа. Мэдээж өндөр нэмэгдэж байгаа тэтгэврээ нэмэгдэж байгаа хэсэг нь бол 100, дундаж хэсэг бол дийлэнх 60 орчим хувь, за үлдсэн нь бол доод хэмжээ буюу 30 мянга хүртэл төгрөгөөр 20 мянга хүртэл төгрөгөөр нэмэгдсэн ийм мэдээллийг та бүхэнд өгье. 341.7 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг бол нэмэгдүүлэх чиглэлээр нийтдээ 94 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж энэ тэтгэврийн нэмэгдлийг зохион байгуулсан гэдэг бас та бүхэнд мэдээлье. За мөн энэ үеэр тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг өөр зүйл зарцуулсан гэсэн мэдээлэл тайлбар өгсөн юм. 2007 онд Монголын Улирч нийлбэлийн холбоо, Ахмадын холбоо, нийгмийн даатгалын үндэсний төвхөн хамтраад мөнгөнд үнгийн хэмжээг тогтоох ажлыг хийсэн байдаг. За түүнээс хойш энэ шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрөөс нийгмийн даатгалын санд байршуулах, мөнгөнд үнгийн хэмжээг байршуулах шаардлага тавигдж байгаа. Бодит мөнгө хоримтлол бий болгож хараахан хэмжээгүй байна гэсэн юм а.